Сайн уу хайрт найз минь. Чиний минь өдөр хоногуд яаж шуухан өнгөрч байна да? Нэгэн хэвийн өглөөнөөс орой нэг л зүйлсээ давцаар хизээ хамгийн сүүлд өөрийгөө талент харснаа. Дуртай зүйлээ хийж сууснаа. Өөрийгөө хөгжүүлснэ. Шин зүйл санаачилж хийснэ. Ер нь тэгээд өөрийгөө мартаж орхисон биш юм биз чи минь. Мэдээж л чимэл басан хойно зайлшгүй нэг учир шалтгаантай л болоод өөрийгөө хүртэл марттлаа, өдийг хүртэл явсан л байлгүй. Хин нэгэн гэр бүлд чинь хайртай дотны нэг нь чиний анхаарал халамж шаардлагатай болсон байх. Өөрөөр л чи минь ингэж өөрийгөө алдахаар хүн биш гэдгийг найз нь мэдэж байна. Өдийг хүртэл амьдрах хугацаанд бидэнд юу ч тохиолдож магадгүй. Өвчин эмгэг, гэмтэл, осол гэдэг хизээж хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг шиг биднийг болон бидний гэр бүлийн хэнийг ч өвчин зовлон дайрч өнгөрөхийг хэлж мэдэхгүй. Энэ л хэлж тайлбарлах боломжгүй хэцүү үед хайрт дотны нэгнээ халамжлан суугаах хайрт найз чамаараа би үнэхээр их бахархаж байна. Гэхдээ би бас чамдаа санаа зовж байгааг нууж чадахгүй нэ. Хин нэгнийг асарч халамжлана гэдэг хизээж дан ганц биеэрээ ядарч туйлддаг зүйл биш гэдгийг битгий мартаарай. Чиний минь гигэн цайлган сэтгэл санаа гэдэг зүйл өдөр ирэх тусам ядарч эцэстээ туйлдаа хүрэгч тохиолдол гардаг юм шүү. Хамгийн гонигтай нь ингэж сэтгэл санаагаараа туйлдаа хүртлээ ядарсан гэдгийг чинь баргийн хүн гаднаас чинь хараад мэдэхгүй. Үүнийг бусдад ойлгуулах тун хэцүү. Хүн гэдэг төрөлхийн өөрөөсөө асуудал гэж харсан зүйлсийг холдуулж бусдад нах хандлагатай байдаг. Япон улсад хөгшчүүдийн асрамжийн газар маш олноор үйл ажиллагаа явуулдаг. Улсаас ч тэдгээрийн үйл ажиллагааг дэмжихийн тулд урамшуулал, шагнал зэргийг үндсэн ажилтнуудаас эхлээд цагийн ажилтнуудад хүртэл жилд 1-2 удаа өгдөг. Бусад цагийн ажлыг бодоход цагийн хөлс нь хамаагүй илүү өндөр байдаг. Гэхдээ энэ бүх дэмжлэг байлаач уг ажилд хүмүүс удаан тисдэггүй. Тэдгээрийн нэг том шалтгаан бие физиологийн хувьд эрүүл мэндийн байдал муудахаас илүү сэтгэл зүйн хувьд хэцүү байдгаас болох нь их болов. Амьдралынхаа эцсийн өдрүүдийг хүлээн суугаа хөгшчүүдтэй ажиллахад маргаашийн амлалт тэдний хувьд дэндүү хэцүү. Хэд хоног амраад ажилдаа хүрээд ирэхэд чамтай яриа өдөж чиний талаар асууж байсан тэр сайхан бурал хаана ихтэй явган оцсон байх нь өдөр тутмын зүйл хэмээн хүлээн авах бусдыг харахад дэндүү шоконд ормоор. Энэ бүгдийг дурдсанаар юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр энэ бүгдийг үзэн туулсан ч хүмүүс яагаад ажилдаа ирдэг вэ гэвэл миний хувьд 2 том шалтгаантай. Нэгдүгээр шалтгаан бол би энэ бүгдийг үрд биш гэдгийг мэддэг. Хизээ нэгэн цагс төгсгөл ирж цэг тавих болно гэдгийг ойлгосон. 2 дахь шалтгаан би ганцаараа биш гэдгийг мэддэг байсан болохоор. Тийм ч учраас найз минь би чамайг өөрийн гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж энэ бүх хачааг ганцаараа биш хуваалцах ёстой гэдгийг бусад гэр бүлийнхэндээ ойлгуулах оролдлогыг хийгээрэй гэж зөвлөх байна. Ингэж ярилцахдаа найз минь аль болох тайван бусдад ялархах хөнгө аясгүй яриарай. Хүн өөрийгөө бусдад тайван байх үедээ хамгийн сайн ойлгуулж чадна. Хэрв ярилцахад үнэхээр хэцүү байвал энэхүү подкастыг гэр бүлийнхэндээ сонсохоорой. Багхан ч гэсэн ухаарлыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй үед чамайг тэврэх чиний итгэл данд Пандагаас.